Ихэнх хүмүүс өөрт байгаа потенциалаа, чадамжаа бүрэн ашиглаж чаддаггүй. Тэдний хийж бүтээж байгаа зүйлүүд бол тэдний хийж бүтээж чадах зүйлүүдийн зөвхөн нэг хэсэг байдаг. Яагаад тэд бүрэн чадамжаа ашиглаж чаддаггүй вэ? Ашиглахад юу саад болдог вэ? Бүрэн чадамжаа ашиглахад айдас саад болдог. Айдас бол зөвхөн тархинд байдаг. Жишээлх юм бол бүтэхгүй байхаа, чадахгүй байхаа, хүмүүс юу гэж хэлэх бол тэгвэл яана, ингэвэл яана гэдэг айдастай бодол бодонгууд бидний бие организм түүнийг хүлээж аваад хөлс асгарах, гар хүл чичрэх, зүрх хурдан хурдан зовлох, хоолой зангирдаг. Үүний хэрэг дээрээ хичнээн боддоор мэдэрсэн ч гэсэн эдгээр зүйлүүд болж тохиолдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл хинч биднийг айлгаагүй байхад өөрсдийнхөө бодсон бодлоороо бид өөрсдийгөө айлгадаг гэсэн үг. Энэ айдсыг устгах ганцхан зүйл бий. Тэр юу вэ гэвэл үйлдэл. Тиймээс өнөөдөр өөрийнхөө хийхийг хүсэж байгаа, хийхээс төвөгшөөгөөд хийж чадахгүй байгаа 3 зүйлийг олж тогтоогоод түүнийгээ цаасан дээр эсвэл амжилтынхаа дэвтэр дээр тэмдэглээрэй. Тэгээд өөрөөсөө дараах 4 асуултыг асуугаарай. 1-р, үүнийг хийснээр надад муу юм тохиолдох уу? 2-р, үүнийг хийснээр бусдад муу юм тохиолдох уу? 3-р, үүнийг хийснээр би өсч хөгжих үү? 4-р, үүнийг хийснээр би амжилт руугаа, зорилго руугаа ойртох уу? Хэрвээ эдгээр 4 асуултын эхний 2-т үгүй ээ, сүүлийн 2-т тийм ээ гэж хариулсан бол та өнөөдөр юу хийхээ сайн мэдэж байгаа гэсэн үг. Тиймээс түүнийгээ яг одоо хийж эхлүүлээрэй. Хүс, хий, хөр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол яг одоо uka@comro ороод дахин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube цуваг бүртгүүлээрэй.